Манай өнөөдөр могоо араан дамжуулах сэдвээр жишээ бодлого бодно. За өгөгдлөөр гулсах хурд. За могоо арааных нь өнцөг хурд. За үргэлтийн өнцөг модуль D1 буюу могоо голынх нь хуваагч төргийн диаметрийг өгсөн байна. За бид нар болохоор Z1 буюу могоо голын оролтын тоог тодорхойлно. За хамгийн эхлээд бид нар B1 могоо голынх нь тойрог хурдыг тодорхойлъё. За тойрог хурдыг гулсалтын хурдаас нь хамааруулаад тодорхойлно. За B1 гэдэг нь болохоор гулсалтын хурдыг үржих нь косинус за гамма гэж алдах нь тий. За гулсах хурд нь болохоор 6.5 гэж байгаа. Үржих нь за үргэлтийн өнцөг 14 градус гэж өгсөн байгаа. За тэгвэл B1 буюу могоо голынх нь тойрог хурд нь за 6.3 за метр секунд гэсэн нэгчтэй гарнаа гэсэн үг. За дараа нь хоёрт нь болохоор за могоо голынхон тойрог өнцөг хурдыг тодорхойлно. Омега 1. За B1 хуваах нь 0.5 үржих нь D1 үржих нь за 10-ийн хасах 3 зэрэг энэ болохоор нэгжний шилжүүлэг хийж авах нь тий. За тэгэхээр 6.3-ыг хуваах нь за 0.5 за D1 өгдөл дээр өгдсөн байгаа 80 үржих нь 10-ийн хасах 3 зэрэг болно. За өнцөг хурд нь тэгвэл яах нь 157.5 секундын хасах 1 зэрэгтэй гарчиж байна. За дараа нь бид нар болохоор B2 буюу могоо арааныхаа тойрог хурдыг тодорхойлно. За B2 гэдэг нь болохоор B1-ийг үржих нь тангс за гамма гэж өнцгөр алдах нь. За тэгэхээр яах нь 6.3-ыг үржих нь тангс за 14-т манай B2 нь болохоор 157 за метр секунд гэсэн нэгчтэй гарнаа гэсэн. За дараа нь бид нар болохоор дамжуулалтын тоог тодорхойлно. Могоо арааныхаа дамжуулалтын тоог. За тэрийг болохоор өнцөг хурдаас нь хамааруулаад тодорхойлж болно. Омега 1-ийг хуваах нь омега 2 гэдэг. За омега 1-ийг бид нар болохоор бодоод олцсон 157.5 хуваах нь за омега 2 ч юм болохоор өгдөл дээр байгаа 984. За тэгвэл могоо арааных нь дамжуулалтын тоо за 16 гэж гарах нэ. За дараа нь 5-д нь за D2 буюу могоо арааныхаа хуваагч төргийн диаметрийг олно. За энийг мөн бас хурдаас нь хамааруулаад тодорхойлно. B2 за хуваах нь 0.5-ыг үржих нь за омега 2 гэж олдно. За B2 157 хуваах нь 0.5 за омега 2 984 гэж олдох нь байна. За тэгвэл энэ тэг 132. За гарч байгаа утга маань болохоор метр гэсэн нэгжтэй гарч байгаа. За энийг болохоор бид нар миллиметр гэсэн нэгж рүү шилжүүлэх шаардлагатай. Тэгвэл 320 мм болно гэсэн үг. За тэгээд 6-ад нь бид нар могоо голын орооцынхон оролтын тоог тодорхойлно. 6. Эхлээд Z2 болох юм байна тий. За Z2 буюу могоо арааных нь шүднийхээ тоог тодорхойлно. За тэрийг болохоор диаметрээс хамааруулаад тодорхойлно. D2-ыг хуваах нь EM гэж болно. За D2 чинь 320. За хуваах нь модуль. За модуль 10 гэж байгаа. За тэгвэл Z2 буюу могоо арааных нь шүдний тоо 32 гэж гарна. За одоо болохоор бид нар могоо голын орооцынхон оролтын тоог тодорхойлно гэсэн үг. За Z1 гэдэг нь болохоор Z2-ыг хуваах нь за дамжуулалтын тоо гэж болно. За Z2 нь болохоор 32 байгаа. За дамжуулгын тоог бид нар олцсон бас 16 гэж байгаа тий. За тэгвэл энэ болохоор 2 гарна. За тэгвэл болохоор могоо голын орооцын оролтын тоо нь 2 гэж гарах нэ.